Эй сандрацгано миний Монголын нэгт яв харт ахын дүүс минь авгаас урт бурхны хүү Баярбаатар мэдчилж байна. За Баянгол дүүргийн авдчилсан намын дотоод сонгуул болж өнгөрлөө. Өнөөдөр сайхан батламжллаа. За тэгээд батламжлуулж аваад Баянгол дүүргийн авдчилсан намын хорооны гишүүн болчоод явж байна. Харж байна. Сайхан байна. 11 хүн Facebook-ийнхаа дэмжигч нар чинь сэтгэлээсээ хайртай шүү. Та хэдийнхаа буйнаар л. Тийм ээ. Өөрийн хөдөлмөр цэгийн буян. За ингээл наар тэрний минь олж харсан хүмүүсийн ачаар сайхан сонгуул болоод өнгөрлөө. Нэг ус авчдаг гэж тээ. Батламжлуулж авлаа тэгэхэд нэг сар шахуу Ганбаяр-ах ч одоо ардчилсан намын хүнийн эрхийн хорооны дарга Ганбаяр-ах ч одоо шинийн дөрөнд дундгойс хадамлаж яваад цагаан сараар хадамлаж явж байгаа л бүтэн сайн би чинь ирцэн гэртээ өгчижсэн чинь Ганбаяр-ах чинь мессеж өчөөл тэгэл залгаал. Би ийм балаа юм дэвшгүй. Би дэвшиж яад ингээд гэсэн чинь чи юу хуцаад байгаа юм гэл. Манай нэнэм ах чинь манай Ганбаяр-ах чинь сайн хүн шүү хөрх юм. Сэтгэл цагаантай. Ах маань зайлуул намайг уцаар шалгаа болгоо загнаад шаналгасаараа байгаад дагуулж яваад баахан хүмүүстэй уулзуулаад за тэгээд төөрсөө төрөлдөө гихчээр улсын хурлын гишүүн Амгаланбаатартай таарлаж танилцаад за тэгээд цаашаа үргэлжилж явж байгаад ингээд ардчилсан намын дүүргийн намын хорооны гишүүн болвоо хөрх. Төлөөлөгч болвоо хөрх. За иймэрхүү байна. Үчи миндээ дүүгж ин баярлаа. Үчи минд манайхан цаашин шеэрлээд өгөөрэй. За тэгээ сонгуул манай ардчилсан намын дотоод сонгуул сайхан боллоо. Ерөнхийдөө дотор заалны уур амьсгал би ч одоо сошиал нэг сүртэй хэрүүл оруул хийгээд ахлаар нь бөөгөн хэрүүл зодон болдгийн урдны баахан л хий зодолтоо сүйд болдгийн чинь. Одоо тийм л юм болдгийн байлгүй гэж өчтөр төрсөн өдрөөсөн тэгээд ганц нэг юм госчихсан тэгээд өрчгтөр сонгуулийн өдрүүд чинь ядраад орой болгон жоох стресс муу сонгуул юу улс төрөстэй балер юм байна. Тэгэл тиймэрхүү балер юмд оролцохлоор ч юм да уур хүрээд оройд жоох стресстэй ангууд нь татчихгүй юу? Татаад унтаад байсан байхгүй юу? Тэгээд өчигдөр төрсөн өдөр болоод дээр нь сонгогдсны гэж хэлэхүү. Бүр сайхан госч өгөөдгөө байжсэн чи өнөөдөр өглөө хурлан болох байсан юм байна. Тэрийг ч мэдсэн ч өглөө 8 цагт сэрчээд уцаа асаагаад харсан чаар нь намын хуралч болох гэж яага ирэхгүй гэж авдгийг. Тэгээд нэг өглөө дуудагдчих нэг ухах гэж байгаа юм ирээд. Одоо 8-аас ч хойш одоо хэд болж байгаа. 10 цаг болж шүү дээ тийм ээ. Өдөржин 14 цаг болчих болчих. Ядаргаа юу? Үнэн залхуунд авсан тийм ээ. Ядаргаа өдөржин хуралдаж хуралдаж шүү дээ. Тэгээ ахаа хөрх юм зөв зарим хүний нүрэгтгүүлийн зарим хүний чайрлахын гэл. Яг ерөнхийдөө бол тэгээд яг хамгийн гол нь манай Баянгол дүүргийн төлөөлөгч нар тийм ээ 164 төлөөлөгч нэр дэвшигчтэйгээ нийлээд 200 хүн байсан баг. Бүгд ингээд айгүй гоё тийм ялтаар цангацсан тийм ээ. Ер нь бол одоо урдныхаа хүмүүсийг мууйлах муухай тийм ээ. Тэгтээ бол бас ингээд нэг одоо өмнө нь байсан дарга нар маань бас ялагдуулаад байсан тийм ээ. Тэрнээс бол бүр хаширцсан. Ер нь ямар нэг аргаалын нэг шинжилчих юмсан гэсэн тийм 100% уур амьсгалтай. Ер нь тийм хэрүүл уруулгүй яг ганц нэг хүн хэрэлдэх гээд байсан. Тэгээд амжилтанд хүрэхгүй байна лээ. Тэгээ ерөнхий уур амьсгал нь за ямар ч байсан л энийг нэг шинжилж авч иж нэг юм уу ард намынх нэг дарьяа л гэсэн нийт уур амьсгалтай тэгэл тийм сайхан уур амьсгалтай хурал болоод өнгөрлөө. Тэгээ сайхан байна оо сайхан мондөг байна. Манай Говьолтой аймгийн харьяат улсын хурлын гишүүн Амгаланбаатар ч мондөг залуу байна. Би урд нь бол мэдэхгүй шүү дээ. Урд нь танихчгүй, хараачгүй, үзээчгүй за манай Говьолтой аймагт ямар ч ардчилсан намыг ялуулсан юм байна да. Үгүй юм сони юм аа.
Манай Ховлтой аймаг чинь 1990 оноос 2014 он хүртэл ерөөсөө ерөнхийлөгчийн сонгуульд, орон нутгийн сонгуул, юуны сонгуул, улсын хурлын сонгуульд ерөөсөө нэг ч удаа ардчсан нам ялж үзээгүй шүү дээ. Тэгэл гів гинтгэл нэг Амгалан Баатар гэдэг нэг залуу гарч ирэл тэгэл. Яг урдны бас ганц нэг мэднэлтэй бүх барилдаж ирсэн. Нөгөө амгаа би бол мэдэхгүй шүү дээ. Нөгөө амгаах чинь юу ятсан юм бэ? Ус төрт орцсон юм байна. Тэгээ бүр ардчсан намыг ялуулаад аймгийн засаг чаачд юм байх ч үгээд би өөр гайхаал тэр үедээ тэгэл өнгөрчихсэн. Тэгээ бас мундаг залуу байна. Яагаад тэгж бодож ийн гэхлээр ер нь бол зүгээр ийм байхгүй юу. Одоо Эрдэнэ ван гэж яриад байгаа тийм ээ. Эрдэнэ ахыгаа би муу хэлэхгүй юм бодлоо яриад байгаа тийм. Хөр хэмээн зайлуул зүтгэсэн шүү дээ. Өнөө урд хүүе бас юм хийх гэж зүтгэжсэн хүмүүсээ бас муу хэлээд яах вэ? Тийм үстэй муухай шүү дээ. Хүн бас жоохон хүн чанартай амьдрий. Эрдэнэ ван бас ус юмн дээр л бид нар ирж сууж байгаа юм байна. Тийм болохоор одоо Эрдэнэ ван муу хэлээд яах вэ? Хөр хэмээн одоо тэгээд тэтгүүртэй гарчаал ингээл явж байгаа юм чи. Яг хөө жоохон өгөхгүй зууралцсан тэр нь олон хүний дургу хөрглээ. Тэгэхээр мэр одоо тэгээд дүүрч одоо өнгөрсөн одоо ирээдүг харж амьдчихсан эцэг үстэй. Эрдэнэ вангийн хошуу гэж нэрлэгдэжсэн тийм ээ. Тэгээ бүр одоо ерөөсөө энд бол тийм өөр гадраас хин нэгэн хүн ирээд энэ нам одоо Баянголын ардчилсан намыг аавна гэдэг бол тийм ямар ч хүний толгой тархинд тийм ээ сэтгэлд одоо буухааргүй юм баггүй юу. Тэгтэл чи манай хүн чи бас мөнч зөрөгтэй маа бурхан минь. Тийм амар зөрөгтэй. Одоо юу ч хийндээ тийм ээ. Дархлагдсан газар руу зөрөгтэй орж ирэл. Тэгэл одоо энд бол одоо хин ч итгээгүй, би ч итгээгүй, тийм үстэй. Би бол итгэхгүй байсан. Гэхдээ яг зүгээр нөгөө нутгийн хахаас орохгүй гээл би чинь тэгэл Гамбайр ах энэ ч гэсэн итгэхгүй. Тэгэл яваад гисэн шүү дээ. Би ч гэсэн итгээгүй. Гэхдээ би итгээгүй ч гэсэн яасан байх нь. Амлалтаасаа тийм ярьсан хэлснээсээ буцахгүй гээл тэгэл би чинь Гамбайр хаас салаад тэгээд тэнцэнэ үлдсэн нөхөр байхгүй юу. Хэн ч итгээгүй. Улсын хурлын гишүүн сайд дарга ямар ч хүн итгээгүй. Тэгж ихт чинь тэгээ манай хүн бас ер нь бол маш сайн толгойтой мундаг залуу байна. Байдсан байна. Та нар сонирхолж ярихад сурчлагаа хийж байгаа юм биш. Танихгүй шүү дээ ер нь бол. Ганц удаа уулзсан. Тийм л байна. Тэгээ манай атаархагч нар Баярбаатар одоо юм сэтгэл зүйчлэгээ атаархаад өмдөндөө шээгээд өгчих шиг байна лээ. Тэгээ санаа зовлтгүй би нэг төлөөлөг намын хорооны шүү дээ. Нэг дүүргийн намын хорооны л нэг гишүүн боллоо шүү дээ. Төлөөлөгч боллоо шүү дээ. Тэгээд одоо өөрөөр тэнд одоо надад одоо тэнд гарах үлгэж байхгүй тийм ээ. Одоо энэ дарга цэрэгнэр нь одоо ингэ сонгогдоо байж их шиг байна. Тэгэл одоо би яг нэг одоо бас нэг сонгогдсон хүн байна. Оролцож дуусхалгүй гараад ирлээ. Сая үргэлжлээд 12-1 болох юм шиг байна ядарга. Одоо ирсэн тэгэл одоо явъя тааж та. За тийм байна. За тэгээд баахан цацаа нүлгээд мөнгө тараацсан гэж ярьж байгаа. Баярбаатар ерөөсөө 9 сая 100 мянган төгрөг гаргасан. Өөр мөнгө төгрөг гаргаагүй. Мөнгө чинь зүгээр энэ сонгуулийн ажилтнаа уурсчдаг юм байна. Яа бол нэг 2-3 сая төгрөг болох юм болов уу гэж бодож ирсэн юм байна. Анхандаа бол тийм ээ. За нэг 500 мянган төгрөг төлдөг юм байна. За тэгээд нэг ойр зуурын мөнгө төгрөг бас төлөх юм шиг байна. Тэгэл нийлээд нэг 2-3 сая төгрөг болох юм болов даа л гэж бодож илаа. 3 дугаар сарын 10-ны өдөр одоогоос 13 хоногийн өмнө. Тэгээ эн чинь өдөрт ингээл ерөөсөө гараад нэг 10 хүн хоолнд оруулахад 200 мянга тийм ээ. Тэгэл ингээл ерөөсөө нэг өдөрт гараад явахад нэг 500 сая мая ингээл тэгэл ерөөсөө доороо явчихдаг юм байна. Тэгээ хэрвээ миний дансан төгшөө цаашаага тийм ээ. Цаашаага мөнгө байсан бол тэгээд ингэж зарцуулагдаад яваад байх юм байна гэж тамина. Тэгээ аз ууч мөнгөгүй байсан нь яамаа да. Яг дансанд 9 сая 100 мянган төгрөг байсан нь яамаа да. Тийм байна. Нэрэ тоглоомчгүй. Чи мангар зардалтай байдаг юм байна сонгуульч. Намын сонгуул чинь бурхан минь хайр 9 сая 100 мянган төгрөг гэж бодмоор байгаа боловч одоо бас нэг улс төрд явах гэж байгаа сэтгэл зүйхгүй болохгүй болоо да гэж бодоод аргагүй их юм л
9 сая 100 мянган төгрөг зарцуулж явж ийж нэг юм төлөөлөгч боллоо. Зарцаа марцаа тэгж худалдаж аваад байх тийм надад мөнгө төгрөг байхгүй. Санаа амар байцгаа. За тэгээд дүүргийн гишүүн болцоо одоо энэ идэж уугаад баяжих гэж ийн гээд атаархаад өндөндөө шигээд өгөх гэж байгаа хулгайч нартай хандаж хэлэхэд Баярбаатар чи биш. Тийм ээ? Санаа амар бай. Тий. Би одоо удахгүй ирнэг одоо үнэхээр амар ядарлаа тэгээд өвч нөгөө маш олон жил ачаалттай ажилласан байж байгаад өнгөрсөн жил би чинь бүтэн жилд үнэхээр хүн л мэдэхгүй болохоос биш та нуруу тэнийхээ үлц ингэчээл лайвн дээр л цогцолтой алдсан гэдэг байсан болохоос биш лайв онтроо зүгээр ингэсэн юм явж ийсэн шүү дээ. Энэ он гараад бас хүмүүн энэ төр жоохон том болоод сайхан байна оо ч гэж жоохон. Гэтэл энэ он гараад амар ачаалттай ажиллаа бас. Шууд нэг сар чинь тэр чигээрээ бүтэн сар бүх барилдуудад өнгөрчихөж байгаа байхгүй. Бүгийн барилдааны зохион байгуулалт. Тэгэл нэг 2 сар гараад нөгөө цагаан сар магаан сарын нөгөө энэ тэр тийм ээ бид нар биш одоо нэг утасны 8 хийдэг хүн чинь тэгэл цагаан сар болж байгаа юм чинь ямар гэртээ суугаад байлт юм шин чинь ингээл зүтгэж байгаа юм. Тэгээд цагаан сарын дараа өстө за нэг цагаан сар боллоо. Цагаан сар чи бас ингээд юу ярьж байгаа шүү дээ. Уг нь бол урд жилүүдэд амарчдаг байхгүй цагаан сараар. Тэгээ энэ жил чинь нөгөө манай ихнэр чинь бас ээж манай ээж хатам ээж 70 насны ой болж исэн байхгүй юу. Тэгээд бас нэг ээж дээрээ очиж золгын энэ чинь 4 жил очиж ээж дээрээ цагаан сараар очиж золгосонгүй гэдэг. Тэгээ би чинь дундгой яваад цагаан сар очижсан муухай ядарч байгаа юм чи. Баахан айлаа 10 20 айлаа өрсөн баг. Тэгээд тэр айлууд чинь бүр хэмээн зайлуул баяр бурхны хүү явж ийн гэл ингэхлээр чинь тэгэл одоо айл болохоор цогцолдог байх гал тэгэл үзэж байгаа юм чинь тэгэл одоо цагаан сараар бас их ядарсан. Тэгээ цагаан сараар ерөөсө бүтэн сайнд нь чимээр сонирм явдаг. Явахчгүй бисаач явахтаа давхцаж яваад байгаа юм яах. Цагаан сараар чинь би чинь тэгээд юунд ирээл цагаан сарын бүтэн сайнд нь ирээл тэгэл Ганбаяр яг 9 өрөө уцаа нэгэл Ганбаяр залгаад тэгэл ийм руу ороод дуулаад тэгэл ингээл явсараа гал одоо ингээл бас нэг сар болчихлоо. Яг явсан нохоо яс 100 хичээр өрх юм зайлбал ямар ч нэг дүүргийн гишүүн бол олголоо. Бас дүүргийн гишүүн болж чадлагүй унтсан хүмүүсийг ингээ харж байхад мундаг хүмүүс зөндөө унтсан биш тийм үстэй. Тэгээ бодохоор ч бас яах вэ тийм үстэй. Нэг бурхан харлаа л гэж бодож шин. Тийм байна. За тэгээд манай мо Ганбаяр ахын дараа манай мо миний заналтай байсан одоо ахтай болсон мөн Эрдэнэ ах маань ирлээ. Тэгээд мөн Эрдэнэ ах маань орон Ганбаяр ахын орон дээрээ бас зөндөө тусдын болсон. За манай хамтарч ажилласан Дагиранзын дөрж дулам за хин наран гаругэ за тэгэл ингээл нэрийн дурсах юм бол зүгээр ингээл инх баяр л одоо модо бонсолмаа ихч ган уйг ах хин ах лодо гуравтаа маш их ярьсан шүү зайлд өргөмжтэй. Үнэхээр биш нэг урд нэг нутаг мутгаас нэг хүн амьтанд тусалчих юм болов уу гэж хараад байдаг. Ерөөсөө олигтой тусалдаг хүн ерөөсөө байгаагүй. Гайл болж явснаас тусалж исэн хүн байхгүй шүү дээ. Манай нутгаас ч. Тэгээ энэ удаа нэг гайхалтай юм болж манай нутгийн 2 ах нэг их иржсэн. Үнэхээр амар ажиллаа. Тусалдсан боллоо. Бонсолмаа ихч гаавыг ах лодо ах гуравтаа баярлалаа. За тэгээд тэр мэдчлэн тэгэл ар гэрийн минь бат найдвартай авч явж байгаа их нэртэй баярлалаа. Тэгээ хамгийн гол нь тийм ээ. Facebook-ийн найзуудтай баярлалаа. Тэгэл ингээ сайхан яах улс төрийн гараа эхэлж байна. Тэгтээ улс төр ер нь бол нэгч тийм хүн дурлаад ах юм биш юм байна. Бэлэр юм байна. Би винийгээ хардаал шүү дээ. Би ч гэсэндээ яг ингээд улс төрт оронгууд чинь тэрөөсөл шууд би винийгээ хардаал явчихж байгаа юм тий. За энэ муу уулгаач яах нь тэр муу уулгаач яах нь энэ юу яах гадах шиг бай. Тийм ээ. Нөгөө хүмүүс чи эсрэгээр намайг бас хардаа явчихж байгаа шүү дээ. Энэ юу яаж байгаа бол энэ ямар удалтай бол энэ яах гадаа нэг л. Би винийгээ хардаал нүүрэн дээр энийгэлээ зүгээр ядарга. Над чи нөгөө шулуун шудраг гоё ярьцдаг хүнд чинь тийм ээ би ч бол тэгэл ярьсан бол ярьсан шүү дээ ерөөсөө. Үгүй бол үгүй. Тийм ээ чадахгүй амар зүг. Тэр нь амар юм бил. Чадахгүй гэж хүнд ихтгэл найдвар төрүүлээл
Яг хөө тэр чинь хүнд чадахгүй гэж хэлэх үнээр хэцүү л да муухай л айгүй хэцүү байдаг л да. Тэгтэл шудраг хилцэн дээр л амар зүг. Яг хүнд хоосон найдлага төрүүлээ тэгээ өөрөө чадахгүй байж тэгэл хийгэндээ гай болж байгаа. Тийм хүнд бол энэ улс төр бол ер нь том зохимжгүй юм байна да. Тэгээд одоо Монгол улс аврахын тулд аргагүй эрхэмлийн балиар юм руу оролцож явж байна да. Тэгээ энэ дотор ингээд суугаа харж байхад бас үнэхээр юм бэлэн болцсон тийм ээ. Үнэхээр Баярбаатар шиг тийм ээ. Би бол бэлэн болцсон хүн шүү дээ. Яг гоо ингээд мөнгө төгрөгний боломжгүй нэгт хоёрт яг энэ үнэр танараас болоод ингээд доошоо орчод байгаа болохоос ш. Би бол улс төрт аль дивангарын бэлэн болцсон хүн шүү дээ. Яг нэг гой бэлэн болцсон зэгцэрсэн гой залуучууд байна. Өөрийн зайлшгүй хараад өрөвдгөлийн зайлшгүй. Бас л яг над чиг нэг баг магаа олж чадаагүй тий. Яах ихийгээ ойлгоогүй тий. Тэгэл хараад өрөвдөж л байлаа. Миний өрөөсөн дугуйнууд явж л байна да гэл. За тиймэрхүү сонгуул болох шүү дээ тэгээд. Бүх дүүргийн сонгуул шудраг болсон шүү. Ганц нэг хэрүүл хийгээд байгаа хүмүүс өөрсдөө дүгнэлт хийцгээ. 20 онд ялагдчаад, 24 онд ялагдчаад, юучгүй 21 онд ялагдчаад. Тэгчээ шудраг ус одлоо зарцаа нүүлгэлээ юу хуцаад байгаа юм бэ? Тэр их зарцаа нүүлэх мөнгө чи хаана байна? Бага бол надад өгч. Нөгөө бэлэн Баярбаатар давчраа өгч. Яшиг би улс төрөөс гараад зүгээр сайхан баг лайв хийгээ явж зүгээр. Нэрээ солиотой галзуу юм яриад байгаа. Энэ хүмүүс чинь залхацсан байна. Яг зөв нүүрэн дээр нөгөө урд нь ажиллаж исэн дарга нар элдв хангаа хүмүүсээ нүүрэн дээр инээж ханаагаад хэлж чадахгүй тийм ээ. Боловч цаагаараа үнэхээр залхачиж ардын намын дардлаас үнэхээр залхацсан байна. Одоо ёстой ямар нэгэн аргаар амжилт гаргах юмсан гэсэн хөгшин настайгаас эхлүүлээ залуучууд, дундчууд ер нь бүгд яг тийм уур амьсгалтай байна. Мөн үү? Үнэхээр л тийм шудраг бус сонгуул болоод үнэхээр л тэр ардын намынхан хурж ирээд ингээл оргоноод үүрэлцсэн бол энэ гişүүд чинь бүгд орилоо босоод ирд юм байгаа шүү дээ. Нэг ч хүн босч ирэхгүй байна. Баярбаатар тэр Ахмадуудыг тэр хэд хоногийн өмнө хааж үлээ шүүмжилсэн тийм ээ. Лайв хийсэн. Тэгэд Баярбаатарыг миний дүү зөв шүү чи яг зөв ярьж илээ. Ах нь хэдийгээр настай хүн ч гэсэн яг чиний бодож байгааг яг зөв гэж бодож байна. Гээд энэ хурал дээр надтай уулзалт гэж байна. За тиймэрхүү байна. Тэгээ сайхан шудраг сонгуул боллоо. Ардын нам заяа. Энэ сонгуулийг хэрвээ шудраг бус гэж бодож байгаа тийм жоохон тэнэгдүү хүн байх юм бол ардын намын сонгуул хийж байгаа сонгуулиуд ямар болж байгаа вүлээ? Ямар аимшиг юм болж байгаа вүлээ? Тэр хүмүүстэй 27 28 он тулах гэж байгаа гэдгийг санаарай. Эдгээр чинь зүгээр муу юмдаа гаршсан хүмүүс. Би тэгж хардж ийн бодож ийн. Зүг. Муу юмдаа гаршсан хүмүүс. Тэгээд тэр муу юмдаа гаршсан хүмүүсийн өөдөөс ариун цагаанаараа яваад юунд хөрөх вэ? Аа? Тэрнийг нэг дотроо нэг сайн бодчоорой. Одоо жишээлбэл ингээд 90-ад оны ихэнх үеийн манай ардчлалын ах нар дээд үеийнхэн бол мөнгөтэй хүмүүс байсан. Тийм үү, чадaltaй хүмүүс байсан. Одоо би тэгж хардж байгаа шүү. Хардж байгаа гэдэг үг байнга хэлж байгаа бол. Одоо энэ манай ардчлалын намыг наашаа гэх манай ардчлалын намд мөнгөтэй хүн байна уу? Нэгт, хоёрт. Нэгдүгээрт мөнгөтэй хүн байна уу? Хэцүү тийм үү? Хоёрдугаарт манай намынх биш ч гэсэн мөнгө хандивлыг гэсэн хүн байна уу? Энэ ардын намынхан чинь бүгдийг худалдаад авчлаа шүү дээ. Тийм ээ? Манай намын мөнгөтэй хүмүүсийн бизнесүүдийг дээрэндээ авчлаа гэж би хардж байна. Манай намын за нам бус нэг жоохон чадaltaй мөнгөтэй ч юм уу боломжтой болсон залуучуудыг бүгдийг илсүүлчлээ. Илсгүй байгааг нь айлгчлаа, гадаад гаргаа хөөгөө явуулчлаа. Би тэгж хардж ийн, бодож ийн.
Одоо манай намыг наашаа гэх хүн хэн байна? Тэрнийг анхаараарай. Энэ олон дараалсан ялагдал, энэ олон дараалсан энэ готомшигтай байдлаас чинь болоод хүмүүс зайгаа авчиад байна шүү дээ. За тэгээд тэр сөрөг бодол бодож байгаа хүмүүстэй бол хандаж хэлэх тийм л байна. За 3 дугаарт нь ямар ч хөдөлмөр гаргаагүй байж новшмын чи яаж сонгогдох гээд байгаа юм бэ? Тэ? Намын өөрийнхөө гишүүдтэй бүгдэнтэй нь очиод уулзчихгүй байсан тэгвэл тийм л байсан юм бол. Мөн үү? Сошиалор сайхан бичлэг лайв хийгээд мэдчилгээ дэвшүүлээд сайхан тэрнийг спонсорлоод бүүстлчихгүй яасан юм бэ? Над чиг яг ингээ үзүүлчих чаддгүй маа гэхэд. Ямар ч хөдөлмөр гаргаагүй. Ямар ч намынхаа гишүүдтэй харьцаа холбоо байхгүй болцсон. Нам дотор ер нь нүүргүй болцсон баг энэ ганц нэг юм яриа яваад байгаа шүү. Яваад байгаа юм байна лээ шүү. Зүгээр амьдруулчаарай. Тэгэл илий балаа юм яриа. Тэгээ одоо энэ мэдгүй юм. Үнэхээр яриа. За ганц нэг баяа айлын хүүхдүүд унсаа. Мөн үү? Би зүгээр яг нь хэлчихье заяа. Би нэг залуутай уулзсан байхгүй юу энэ манай Баянголын. Тэр залуутай би уулзаад шууд мэдсэн. За энэ бол баяа айлын хүүхд юм байна. Амьдрал үзээгүй юм байна. За энэ юм хийнч гэж юу аах вэ? Ийм балаа нөхөртэй нийлэнч гэж бас юу аах вэ? Надад санал тавихгүй юу да. Санал тавингууд нь би тэг дотроо бодоод гараа явсан. Тэгсэн чинь сая энэ видеог бодоод мөнгөтэй баяа айлын хүүхэд тэгээд урдан дарах зэрэг байж исэн юм чинь одоо дүүргээ юу ямарсан дүүргийн хороонд орцсон байлгүй дээ тийм ээ. Дүүргийн намын хороонд орцсон сонгогдсон. Одоо тэгэл энэ өвбөхийн нийслэлийн интернет бас нэг орж ирээд үзэх гэж байгаа юм байлгүй гэсэн чинь нөгөө түмээр байдгүй. Тэгээд би өөр гайхаад нөгөө тэр хайчч байгааг асуусан чинь маш цөөхөн хүний санал тоомоог нь хилээд яг аваад тэгээд хөөгдөд явсан байна шүү дээ. Тэгээд ганц нэг тийм ээ нэг амьдрал үзээгүй аав ээжийнхээ мөнгөөр гадаад дотоодос сурцсан тийм ээ хүнтэй нэг хоёр үг зөв солилцож чадахгүй мөн үү тийм хүмүүс одоо гоншгоноод 9 шидийн юм яриад байхаа болчихсон дээр тий өөрийгөө олмод муухай харагдвал жингийн цугаа явж л байдаг замын нохоо хоцчил байдаг л гэдэг л болно шүү дээ тийм ээ за тийм байна за тэгээд дөрөвдүгээрт нь хандаж хэлгээд одоо бид нарт ямар нэгэн дайсан элдв хангай юм байхгүй. Тэгэл одоо бүгдээр нэг нам энэ ардын нам гэж манай нөгөө Эрдэнэ даргын тийм ээ. Эрдэнэ даргын өөрийнх нь хилдэг шигээр шүдээ хүртэл зэвсгэлцэн аюултай нөхдүүдтэй тэгэл 27 28 онд үзцгээе. За Баярбатар чинь чадлаараа тэгээд яг дэмжигнэ. Мөнгө авахгүйгээр дэмжинэ. Тий. Одоо тэгээд энэ намд бол одоо цаашдаа энэ залуучуудыг их оруулж ирмээр байна. Тэгэхгүй бол одоо энэ дунд насны ч юм уу, ахмад насны одоо миний үеийн ч юм уу, надаас дээш насны үеийн ч юм уу ийм хүмүүс ч одоо бид нар чинь амьдрал зохиоцсон болохоор тэр ямар нэгэн нэг тийм мөнгө л төлөхгүй бол хөдлөх сонирхолгүй болцсон байдаг юм байна шүү дээ, тийм ээ. Энэ сэтгэл зүрх мөрөх гэсэн юм ер нь байхаа болчдөг юм байна. Тэгээд намаа ер нь сайн шинжилэхгүй бол ер нь болохгүй л байна да. Яг яг ямар ч шинжилгээд үзчихлээ байна л да. Энэс л яг болохгүй л байгаа л да. Тэнийг ойлгочлоо байна. Тэгээд цаашдаа бас энэ шинжилгээ сайн үргэлжлүүлээрээ цааш нь ахиулаарай гэж зөвлөе доо, тийм ээ. Тэгээ би яах вэ ингээд ямар ч нэг сэтэр зүүцэн тэгээд нэг жилдээ нэг ганц удаа хуралддаг юм шиг байгаа юм. Тэгээд ганц нэг хурал дээр нь тэгээд ганц нэг очивол тэгэл очиулаад очихгүй тэрлээж Баярбатар одоо тэгээд гугаал хүн гугаал тийм байхгүй шүү дээ. Одоо бол улс төрийг ер нь ойлгосон. Одоо Баярбатар шал ондоогоор үзнэ. Гэтэ яг үзэхгүй би одоохондоо бас мэдэхгүй байна. Амарч бас нэг наадам хүртэл сайхан одоо гів гидэл ямар нэгэн ажил гараад ирчихдэг юм бас төлөвлөсөн ажлууд байна цаашлаар яриад явах тийм ээ. Тэд мэдрээгээ хөөцөлтөд ямар ч зүйл явж байгаад наадам болгоё. Наадмын дараанаас хэлүүлж байгаа тэгээд алднаа.
Хинч биш гэж намайг хинч биш гэж бодож байгаа хүмүүстэй хандаж хэлэхэд бөөснүүдэд хандаж хэлэхэд өөрийн чинь хинч бишийг бодохгүй ойлгуулнаа бөөснүүдээ. Монголын улс төрт нэрээ өстой жинхэнэ тесрэлт хийнэ. Бөөс олгоно. Энэ улс төрт явахаар чинь бас хор шар босолдгийн байх шүү. Хинч биш юмнууд бас намайг хинч шиг бодцоо. Бөөснүүдээ бөөс олгоно. Болно одохгүй. За тиймэрхүү байна. Улс төр ясан хүмүүс жоохон цөөх үзэж байна. Тэгээ за чи дэмжиж байна шүү. Бидний битгий удирчаарай гэж энэ за баярлалаа. Элбэгдэл сайхан бэлэг гэсэн бүлгнүүд байгаа штэ. Монголоо мөлжсөн гэж байна. Манай намд хэлсэн штэ би. 50% нь гайгүй хүмүүс байгаа, 50% нь хулгайч нар байгаа гэж. Ардын нам бол 100% хулгайч нар гэж би хандж байна. 100. За тэгэл ямар ч байсан л арай дээр нь очичоод ингээл явж шүү. Гоё иддаа шүү гэж баярлаа. За мөн хэрдэн та хоёр юу болов гэж бид хоёр гарсан. Мөгаах нэгээр би хоёроор гарсан. Дэмжнээ дүү гэж баярлаа. Монгол философ байхгүй бол Монголоо гэсэн сэтгэл гарахгүй штэ. Мөнгө нэг нөмөр штэ. Харин одоо жоохон философик хүмүүс нь тэгээд гадаад гарчаад байна шүү дээ монголчууд. Одоо тэгээ ямар тэр гадаадд гараад амьдраад явж байгаа хүмүүсийн өөрийнхөө хувийн амьдралыг бодчихж байгаа хүмүүсийн ч одоо тэгээ яалтай үлээд тийм үстэй. Тийм үстэй. Одоо энд байгаад одоо голсон юм голд орно гэж энэ байгаа нэг Монголын үлдсэн нэг 3 сая хэдэн 100 мянган хүнээс л арай гайгуучуудын түүж авч ижил одоо тэгэл амжилт гаргана шүү дээ. Өөр яалтай үлээ. Тийм үстэй. Одоо нэг юмыг нь монголчууд минь ойлго. Монгол бол дэлхийд явж шүү. Хамгийн Монгол дэлхийн хамгийн сайхан орн. Хүн 12 цагт босч болдог. Мөн үү? Шөнийн 4 цагт унтаж болдог. Хамгийн жаргалтай орн шүү дээ. Хоол бэлэн. Мөн үү? Ямар нэгэн хавчин гадуурхал шахалт байхгүй. Америкт очиод яах юм? Одоо ингээл Америкаас нэг том юм яриад байгаа юмнууд яг амьдрал дээрээ өгсөн бас гүлэг шиг юмнууд ингээл нэг шонхруудын доор гүлэг царайлал явж идэг шүү дээ. Яа нэг удлаа сошиал мошиал дээр л нэг сүртэл гэж томроод байгаа болохоос шүү. Муу жартар нүдтэнгүү тэгээд ерөөсөө олигтой хүн гэж авч үздэг шүү дээ. Энэ европчууд чинь амар арьс өнгөний үзэлтэй шүү дээ. Европод бол Аз хүн бол хүн биш. Тэр тусмаа Монгол зонгор шиг юм яг нэг Япон, Солонгос, Хятад метод гэх юм бол бас арай дээрлээ. За бас баян юм чи нэг аргалж агаад мөнгө салгачих гэсэн байртай байдгийг. Түүнээс биш Азийн нэг муу ядуу Монгол зонгол гэсэн орныг бол нэрээ үнэндээ л нохоо гэж авч үзэхгүй. Яг л бидний ганц бахархал бол Чингис хаан шүү дээ. Одоо энэ Азийн нэг Камбож, Мамбож, Илдэн ханга хэрэгтэй хэрэггүй орнууд байгаа шүү дээ, тэ. Эднэрийн иргэдийг бол бүр боол гэж үзнэ. Яг нь Монгол хүнийг бол нэг аргагүй нэг Чингис хаан гэдэг нэрийг хаанах уу гэж асууна. Монгол гэж хариулангууд Чингис хаан гэлтэнгүүд тийм Чингис хаан гэлтэнгүүд нэг юм арай дээр. Бид нар ч их азтай хүмүүс шүү дээ. Их хааныхаа нэрийг мөн ч их хөдөлтөж идэж юм да. Түүнээс биш өгсөн. Тэгээ тоохгүй дээ муусан монголчууд. Тийм л байт юм. Одоо ингээд гадаадын орнуудад ингээд амар гоё Австрал, инээ тэрээ зайхан Австрал арай гайгүй л дээ. Тэгтэл ер нь тэгэл дуурахгүй шүү дээ. Нөө би яаж сайн мэдтгүүлээ. Манай нөгөө анги хамт олон ах トゥ садан найз нөхдүүд чинь бүгд дэлхийгээр тарцсан. Америк, Австрал, Солонгос, Япон, Европ, дэлхийн бүх газар байна. Миний найз нөхөд ах トゥ садан гол. Тэр гүүрнүүдээс чинь тэгээд бүх мэдээллийг авчиж байгаа юм. Тэгээ өөрөө бас үгүй 7 сая хүн чинь тийм ээ. Ганц нэг үгнээс нь л баг бүх юм ойлгож байгаа юм. За тиймэрхүү байна да. Тэгээ энэ сайхан орноо л одоо бид нар энэ авилагчдын гарнаас энэ муухай маны бузар савраас л одоо яаж жаргалж байгаа салгаж авах хэрэгтэй. Одоо би ингэ боддог байхгүй заримдаа шантраал шидста Монголоос зайлчих юмсан гэл. Гэхдээ Монголоос би зайлчаад үр хүүхдүүдээ нэг одоо юу гэдэг чинь тийм үстэй нэг муу гачин
шонхортой суулгачаад тэгээд юм уу шонхор нь бас зүгээрч байхгүй муу ааз мааз гэдгээр л хийн штэ. Тэгээд тэгж зовж амьдруулна гэж бодохоор үнэхээр ой толгой дотор буухгүй. Одоо ингээл Япон ингээл гоё орн ингээл сонсогдчихлаа тийм ээ. Япон явах юмсан ингээл. Яг явал очиход тэгээ яах юм бэ? Ингээл нэг якуза нар ингээл Японыг барьцсан байж байгаа шүү дээ. Тэгэл одоо нэг якуза нь хурж ирээд одоо ингээд алчвал яах вэ? Тийм ээ? Тэгсэн дөрвөл энэ Монголдо элэг үтэ амьдэрсэн дээр үстэй. Тийм ээ хэрүүлтэй зодонтож гисэн. Тэгээ ер нь би бол маш олон талаар нь ингээд бодоод Монгол шиг сайхан орн байхгүй байна гэдгийг ойлгосон байхгүй юу тийм ээ? Яг уу нэг 20 км дотор л бөөн зодон болоод муухай балерин болоод байна шүү дээ. Утаа унаартай хэрүүл шуугантай төгжрэлтэй. Энэ уг нь энэ 20 км-аар л гоё болгочих юм бол арилгагүй хэл ахуулгүй тийм ээ? Балер улс төрчдгүү гоё болгочих юм бол тэгэл гоё болох гэдэг шүү дээ Монгол. Тэгэл энэс л одоо нэг салахын төлөө тэгэл явж илээ тэгэл яах вэ яах. Сайн хүмүүс одоо тэгэл гүн болгонд одоо тэгэл мөнгөний төлөө болчих тээ. Сэтгэл зүрх гэж юм нэр үнэхээр байхгүй болчих одоо яадаг юм байгаа мэдэхгүй юм. Тэр л одоо хамгийн аим шиг байна. Тийм ээ. Монголд 2 том аим шиг, 3 том аим шиг байна тийм ээ. Нэгдүгээрт ман гэдэг аим шиг байна. Хоёрдугаарт энэ боловсралгүй оркчлт тийм ээ. Оркчлт гэдэг нэг аим шиг байна. Гуравдугаарт ерөөсө мөнгө улаан нүд цагаан гэдэг. Дээр дор дундгүй. Хаач ичлэх ерөөс тийм. Мөнгөгүй бол хөдлөхгүй гэсэн үг шүү. Бэлэн болцсон байна шүү дээ. Бид нар яагаад Европыг байлдаж эзэлсэн бэ? Яагаад Солонгос, Япон, энэ Азийн орнуудыг байлдаж эзэлсэн бэ? Яг тэр үеийн энэ Европч нь энэ Азийн орнууд чинь яг одоогийн Монгол шиг болцсон байсан байхгүй юу? Авилга гээл ахуулдаа живцсэн. Навцаа өгцөөндөө живцсэн. Тийм ээ? Ард түмэн нь оркчсон. Тэгэл ерөөсөө нэг хөдлөвөл хөс зогсвол зогс. Монголчууд ирж иргээ тэнгүүт. Өгсөн. Мөнгө өгч тэгвэл байлдъя. Урдаас нь тэгж хэлдэг байсан шүү дээ. Нэрнгээсээ. Мөнгө өгвөл байлдана. Үгүй бол байлдахгүй. Тэгж байгаа хүмүүс чи яаж амжилт гаргах юм бэ? Чингис хаан дэлхийг эзэлсэн нь бол маш олон учир шалтгаантай шүү. Түүнээс яг Чингис хаан үнэхээр амар агуу хаан байсан. Гэхдээ яг агуудаа бас эзэлсэн юм биш шүү. Тэр цаг үеийн маш их олон юмнууд байсан байхгүй. Тэгэл манайхан шиг одоо ингээ хөдлөвөл хөс зогсуул зоос гэдэг чинь эх орны хүн байлдаад эзлэх гээд ирж ихад мөнгө өгвөл байлднагээ солиороо сууж исэн нөхдүүд чинь яаж байлдах вэ чаавас. Одоогийн Монгол бол яг л тэр үеийн энэ Европ тэр үеийн Аз болчиход байна. Мөнгө өгөхгүй бол хөдлөхгүй. Мөнгөө гаргаад тэр тэгвэл одоо тийм юм хийж үгүй. Тэгээ хамгийн гол нь ямар ч боловсрол мэдлэг байхгүй, чадах юм байхгүй. Тэгээд мөнгөний нөгөөд ч юу ч хийж чадахгүй. Дандаа зутан зур. Хэрэг байхгүй. Тэгээ зүгээр сууж байгаа л мөнгө авчих санаатай. Амьдралаа чи нэрээс. Үнэн гатуу юм аа. Гэхдээ гоё шүү. Монгол шиг гоё ороо алга. За ингээд сайн бага бүрдүүлээрэ гэж хэлж байна. Баярлалаа. Одоо яах вэ? Боловсролтой залуучууд чинь болохоор намайг боловсралгүйгээ голоод ах юм. Энэ муу боловсралгүй юм гээд. Боловсралгүйнүүд нь болохоор юм яриад ойлгохгүй үзий ядаад ах. Тэгэл одоо ингээл янз юмнууд байна шүү дээ монголчууд. За амьдралдаа анх удаа энэ улсын хурлын гишүүн Амгаланбаатар гэж хүн тоогдож одоо тэгээд ямар ч үс нэг сэтэр зүйлээ тэгээд энэ хүн маань юу бодож байгааг одоо би мэдэхгүй шүү дээ тийм ээ. Уул нэг л удаа уулзч ирсэн юм чинь тий. Тэгээ ямар ч үс их дажгүй гайгүй хүн байдгийм байна. Тий. Тэгэл энэ ах маань Монголыг аврыг тийм ээ эх орноо нэг сайхан болгоё гэсэн сэтгэл зүрх байх юм болвол тийм ээ. Нийлээл тэгэл тууж өгье гэж бодож байна доо. За. Бурхны хүмүн хулгайчаас салах ажилд чинь амжилт хүсье гэж баярлалаа. Булхайнуудын дэлгээд өгөөрэй гэж байна. Дэлгээд яах юм бэ? Зүгээр л нэг улс төрийн шоу шүү дээ. Нэг өдөр нэг